Баялаг чөлөө зах зээл ба төр ер нь хүний нийгмийн энэ ч одоо институц нь буюу зохицуулалтын оршин байгаа систем яаж ажилладаг вэ гэж байгаа тэр араа иргэн штэ. Тэгэнгүүт ихэнх хүмүүс системийнхаа эрг болт нь өөрсдөө болцоогоод байгаа юм. Тийм. Аль эсвэл системийнхаа төлөө системийн эрг гэхт нь нэг юу нь болчиход байгаа тийм. Эсвэл одоо энийг махны машин шиг шилдэг. Хүн болын махны машинд амьдраад гэж. Аль эсвэл тэр төр нь тэр систем нь тэр ажиллаж байгаа институц нь хүнийхээ төлөө байх уу гэсэн хоёр асуудал явж байгаа. За тэгээд чөлөө зах зээлээс эхлэе. За хоёлаа чөлөө зах зээлээс тий. За үл үзэгдэх гараасаа эхэлж ярэ тий. Invisible hand. Тэгвэл сонсоогүй хүн байхгүй хөө. 10 жилдэл үл үзэгдэх гар таныг захирна гэл ингээл үздэг байсан шүү дээ тий. Энэ бол хамгийн классик ном болвол үндэстнүүдийн баялаг гэсэн ном байна. Адам Смит тий. Адам Смит Wealth of Nation дээр нэг мянгаад бас айгүй ланзар маш сайн ном. Адам Смит эдийн засгийн хамгийн классик номуудын нэг маш сайн оноолгаад гасан. Тэгэхдээ Адам Смит уг нь Маркстэй тэнцдэг байхгүй юу? Даанч Маркс дээр Адам Смит дээр хоёулаа маш говьлогдсон. Тийм говьлогдсон. Марксийн коммунизм дэлхийд дээр нэг ч байгуулагдаж чадаагүй. Адам Смитийн чөлөө зах зээл дэлхийд дээр нэг ч байгуулагдаж чадаагүй. Тэгээд Invisible Hand буюу одоо үл үзэгдэх гар тэр чөлөө зах зээл гэдэг бол яг үндэ утоп юм байгаа юм. Утоп. Өөрөөр хэлбэл яг л коммунизм гэдэгтэй адилхан утоп. Утоп гэдэг бол сайн нийгэм, сайн сайхан нийгэм, хүн төрөлхтний хүрээд хамгийн сайн нийгэм. Адам Смит юу хэлж юм гэхээр хүмүүс өөрсдөө тийм үү заавал төргүүгээр тийм үү контролгүйгээр чанартай өрсөлдөн, чанартай бүтээгдэхүүн нийлүүлнэ, хүмүүс төр чанартай бөгөөд хамгийн хямдхны сонгоно. Тиймээс тэр хүний бизнес улам сайжраад нийгэмд ингэж өрсөлдөөний загвараар ингэ явна гэсэн. Гэтэл яг үүндээ бодит байдал тэр өрсөлдөөн хязээж цэвэр явагддаг. Тэр өрсөлдөөн дандаа лөөвөр, хулгай, булхай, монопол, лобби эсвэл авилга, худалдаа авалт, шахаа зэрэгээр дандаа явагддаг. Тийм үү? Жишээлбэл Монголын одоо юу гэдэг хөдөө уулуурхай дандаа улс төрчид бизнесээ шахаж байна. Эсвэл янз бүрийн тендер зарлангуутлаа тэрийг хувийн компаниуд гэж байгаа боловч дандаа хамааралтай этгээдүүд хамаатан садан авж байна. Тийм. Чөлөө зах зээлээр үнэндээ явж байгаа хүмүүс дандаа хохирдог. Бодит байдалтай. Тийм зөвхөн Монголд гэлгүй одоо дэлхийд даяар. Утоп гэдэг чинь гэдгийг ингээ бүтэхгүй, бүтэшгүй, хизээж хүршгүй энэ төр гэдэг ингээд орчуулсан тий одоо Монголд. Тэнгүүд утоп гэдэг чинь байж болох хамгийн идеал буюу хамгийн одоо хүрч болох хамгийн гоё нийгмийг, хамгийн гоё хувилбарыг үг нь хэлээд байгаа байхгүй юу тий тэмүүлж болох. Тий. Одоо үг нь бол грекээс гаралтай одоо absence place буюу одоо байхгүй газар гэсэн үг явж байгаа шүү дээ тий. Ерөөсөө дэлхийд одоохондоо байдаггүй газар гэсэн одоо тэр үг явж байгаа. Гэхдээ энэ бол үл үзэгдэх бишээ үл одоо гүйцэлдэх тий үл биелэх үл бүтэх санаа гэсэн үг бол биш. Тэгээ санаа нь юу гэхээр одоохондоо бид нэр байхгүй. Гэхдээ бид нэр байлгаж болно. Болох байхгүй юу? Байлгаж болно. Тий. Тухайлбал үл бүтэх, үл гүйцэлдэх бүтэхгүй юм бол биш. Боолын нийгэмд үнэхээр л боол биш байна гэдэг ямарч боломжгүй байсан. Тэгвэл систем нь өөрөө боолын нийгэм юм чинь, тийм үү? Би боолын хувь заяан төрчөөд би боол биш баймаар гэдэг ямарч боломжгүй байхгүй юу? Би боол л болно. Тэгэхээр утоп яасан бэ гэхээр үгүй ээ. Би боолын хувь заяа мэтэр төрсөн ч би боол биш байх болно гэсэн тэр утоп явж байсан. Тиймээс тухайн боолын нийгэмд яасан утоп буюу тэр газар байгаагүй. Гэхдээ энэ үл бүтэх биш бүтэх байхгүй юу? Харин ч бүтэн. Тийм. Дараа нь яасан? Ерөөдөө ийм санаа гэж би уншсан.
одоо жишээлбэл боолын нийгэм байж байгаад одоо бид нар арай нэг хүмүүнлэг нийгмийг бүтээх явж штэ тий. Дараа нэг ингээд зарчихгүй тий. Би нэг боол авчихгүй, чи нэг боол авчихгүй, хүнийг тэгж болохгүй шүү. Хүн чинь дигниттэй шүү гэж ийм нийгэмд бодоо бид нэр амьдарч штэ. Бас энийг ингээд илүү айдиал нийгэм болох гээд ингээд хичээж байна. Тэнгүүд утоп гэдэг чинь одоо байгаа энэ нөхцөлийг илүү өөр төвшөнд аваачихын тулд бид нэр тийм одоо альтернатив хуулбар байгаа шүү л гэдгийг хэлээд байгаа байхгүй. Түүнээс бол бүтэхгүй одоо эндээ л ингээ байцгаая, энэ агуудаал ингээ бай гэсэн үг биш. Тий. Тэгэхээр чи бидний харин над агуудаа байгаад байгаа байхгүй юу? Тийм. Ямар ч утопгүй. Тэгээ өөр юм ярингууд бүтэхгүй тэр чи үйл гүйцэлдэх юу тийм сонин балан юм яриад байгаа гэдэг байхгүй юу? Тий. Харин тийм одоо жишээлбэл хэдүүлээ ингээ боолын нийгэмд цаг хугацааг ухраагаад гэтээ тэр нийгэмд амьдарч ирсэн байна л да монголчууд гэж бодъё л да хоёулаа одоо монголчуудтай зөв тийм үү? Боолын нийгэмд амьдарч байгаад өстө боолын биш нийгэм цаан ч ингэж байгаа феодал гэдэг нэг арай гайгүй нийгэм байгаа тийм үү? Ядаж тийм үү тэнцээ ингээ чамайг боолчлохгүй шүү. Тийм чи ядаж хааныхаа ноёныхоо төлөө долдогноод долоогоо дэвэл гайгүй амьдэрчдэг нийгэм шүү. Боолыг бодвол. Тийм альтернатив биш үү гэд тэгсэн чинь өөдөө биш үү гэдэг. Наадах чинь тоосч үзсэн бүтэхгүй юм байлээ. Тийм. Нураад унтсан ч гэдэг юм уу. Тийм. 20 дугаар контент тэргүй харуулсан шүү дээ. Нураад унчлаа, коммунизм бүтэхгүй юм байна ч гэдэг юм уу. Тэгээд байгаа байхгүй нэг боол өөдөөс маань. Тийм. Гэтэл бид нар чи яг адилхан одоо шат таксан бооллын систем дахиад одоо амьдарч байгаа байхгүй юу? Капитализм юугаар ажиллаад байна гэхээр чөлөө зах зээл эдийн засаг хамгийн хүчтэй эдийн засаг ардчлалаас үн цэнтэй гэсэн нийгэмд амьдарч штэ. Эдийн засаг байгаль орчноос үн цэнтэй, хүний эрхээс үн цэнтэй, чи бидний дуу хоолойгоос илүү үн цэнтэй гэсэн нийгэмд амьдарч байгаа. Тэгээ ийм боолын нэг төрлийн системд амьдраад тэгээ өөр альтернатив утопи гингүүд тэрийг хүлээж авахгүй энэ системдээ л тийм үү агуу дотроо л галаа сайн төлөе хөдөлмөрлөе тэгвэл амжилтанд хүрнэ гэж итгэдэг. Энэ бол яа одоо пирамид дээр тогтж байгаа систем шүү дээ. Цөөхөн хүмүүсийг баяжуулахын тулд нийтээрээ хөдөлмөрлөдөг, ажилдаг. Нийтлээрээ хөдөлмөрлөдөг. Ялангуяа эрчүүд болоод энэ онолд итгэдэг хүмүүс, утопт итгэдэггүй хүмүүс юу гэж боддог вэ гэхээр тэр пирамидын оргилд би өөрөө гарах боломжтой гэж итгэдэг байхгүй юу? Тийм. Гарахгүй байхгүй юу? Тэгээд тэр гардаг номууд нь хаа сайгүй байдаг байхгүй юу? Би гаражнаас эхлээд компьютер бүтээчлээ, Facebook бүтээчлээ тийм үү? Сургуулаа. Тийм болон дандаа ийм хуурамч одоо illusion-гээр тархийг нугааж байгаа шүү дээ тийм үү? Чамайг тэр дор байлгахын тулд ямар нэгэн зурагт, радио одоо бүх идеологи чинь бүх идеологи адилдаг. Тэр байр суурийг баттгахын тулд одоо бүх л арга хэрэгслэр illusion явагдаж идэг. Уг нь бол сайн. Гэхдээ энэ адилхан утоп ягаад гэвэл бодит байдал дээр хүмүүс өөрсдөө одоо капитализмаас болоод маш их гажуудуулдаг. Хизээж шударгаар өсөлдөг. Үнийг нь тийм чанартай мөртлөө Адам Смит юу гэлээд байна гэхээр хүн бизнесээ маш чанартай бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ хүнд өгнө. Гэхдээ маш хямд үнээр. Тэг ингээд шалгараад хүмүүс тэстэй тэргүй тэрийг сонгоно штэ гэж үзэж байна. Гэтэл бодит байдал дээр дандаа муу бүтээгдэхүүнийг шахдаг. Гэхдээ гоё харагдуулаад. Тийм хуурамч өрсөлдөж байгаа нэрийн дор тийм. Эсвэл тэр зарж байгаа одоо хямд бараа бүтээгдэхүүн тийм үү одоо жүгд Starbucks-аас ахуулаад хямд дэлхийд даяар тархсан ийм сүлжээ бизнес нь өмнөдөө цаана мүлжлэгдээд тогтцсон байдаг. Шоколаднууд, энэ кофенууд, тийм diamond буюу тэр үнэтэй бөгж энэ Африкийн, Латин Америкийн мүлжлэгийн хөдөлмөр, хүүхдүүдийн хөдөлмөр дээр дандаа тогтцсон байдаг байхгүй юу? Наадахтай ч холбоотой нэг докюментари фильм сайхан үзсэн. Deutsche Welle-гийн докюментари фильм Шоколад. Дэлхийн хамгийн үнэтэй шоколадууд хаанаас шоколадыг хийхэд одоо жишээлбэл какаог хаанаас авдаг вэ гэж байгаа. Тэгвэл какао үйлдвэрлэж байгаа газар нь одоо жишээлбэл какаоны газар Африк тийм үү? Тэр какаог шоколад болгоход тэр какаог үйлдвэрлэхэд хүүхдийн хөдөлмөр, үнэгүй хөдөлмөр мүлжлэг тэнд явагдаж байдаг. Тэгээ энэ докюментари судалгаа энэ одоо докюментари энэ мууви нь болохоор тэр хүүхдүүд дээр очиж судалгаа хийсэн. Тэр хүүхдүүд дээр очиод ярилцлага хийсэн. Тэгээд хамгийн
одоо миний сэтгэл төрсөн гэсэн хэсэг нь тэр хүүхдүүд хардаа өөрсдөө тэр одоо хамгийн үнэтэй тийм шоколадуудыг амттай шоколадыг хийхэд хамаг хар юм ингэж хийсэн хэрнээ өөрсдөө шоколад ичж үзээгүй. Тэгээд тэр нэвтрүүлэгчийн баг тэр хүүхдүүдэд ингээд шоколадыг ингээд авчиж өгч байгаа байхгүй ойлгож байна уу? Амар би баг ингээд уйлах гээд үнэхээр тийм сонирхолтой сцен. Наа чи Одоо цэвэр ингээд хүнээс нэвтрүүлгийн баг хадаа ингээд багийн хамт олон ингээд хүүхдүүд дээр очиод ийм ууттай юм өгж байгаа байхгүй юу? Ингээд шоколад тийм үү? Америкт үйлдвэрлэдэг хамгийн үнэтэй тийм шоколадыг өгж байгаа. Тэгээд тэр хүүхдүүд ингээд эргүүлж тойруулж ингээд хараад аюу гайхаж байгаа байхгүй юу? Юу юм болоо гэд. Тэгсэн чинь чи энийг хийсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээ хүүхдүүд гайхаад юу юм болоо гэд ингээд задлж үзээд тэгээ ингээд амсч үзээд тийм л мүлжлэг дээр тогтдог. Тэрийг хийхэд би хийсэн шүүгээд наан ингээд бичаг хөмсөө зогссоод ингээд рекламадад байгаа гарууд тэр бүхний одоо хөдөлмөрийн үндсэн дээр тэр хүүхдүүдийн үнэгүй хөдөлмөр дээр тэр хүүхдүүдийн одоо сурж боловсрах эрх бүх юмыг зөрчиж какаог бэлэн болгож материалыг бэлэн болгож тэгээ шоколад болгоод тэгээ тэрийг рекламадад манай компанистай өндөр ашигтай гэдэг. Тийм. Тэгэнгүүт жишээлбэл одоо энэ бүх муухай явдлыг юугаар халахалж тэгээд бизнесээ улам эрчимжүүлдэг вэ гэвэл баяр. За, Celebration Days одоо баяраар жишээлбэл Валентины баяраар наад мүлжлэгчин олон хурцддаг. Тэгээд би нөгөө Facebook дээр бичсэн шүү дээ. Валентины баяр бол тийм үү одоо зайлсхий наа чи ард нь юу болж байна? Тийм хүмүүсийн зовлонгоор одоо хоололж байна. Хэдэн капиталистуудын гаргасан капиталистуудын баяр гээд тайлбарласан чинь бөөн шир аваад нэг хэлцүүлэг өрнжсэн байхгүй юу? Тэрэн шиг эцэг шоколад хоёр олдхон байчиж байгаа шүү дээ Валентин болонгууд. Тийм. Тэнгүүд ингэж баяраар жишээлбэл тэр мүлжлэг муухайг ингэж халахлаад хүмүүс өөрсдөө эрэлт үүсэх юм шигээр тайлбарладаг. За одоо ингээс юу хүчингүү вэ гэвэл эрэлт нийлүүлэлтийн хууль гэж байхгүй. Аха. Тийм. 10 жилээс ахуйн эдийн засгийн одоо онол хичээл юу гэдгийг бүр их сургууль хүсэл зааж байгаа шүү дээ. Эрэлт нийлүүлэлтийн хуулиар эдийн засаг тогтоодгийн тийм үү? Гэхдээ уучлаарай. Тийм. Эдийн засаг хязгаарч эрэлт нийлүүлэлтэн дээр тогтдоггүй. Эдийн засаг дандаа нийлүүлэлтээр тогтоод байдаг. Тэр эрэлт юунаас бий болоод яг хоёул бас нөгөө өмнө ярьжсэн үзэл бодол гэж байхгүй. Дандаа нийгмийн үзэл бодол байгаа гэдэг шиг. Эрэлт гэдэг чинь хэнийхэн гингүүд минийх биш байдаг байхгүй юу? Тийм. Хүүхэд хөдөлмөрлөөд шоколад хийгээд байгаа мөртлөө өөрийнхөө хийсэн шоколадыг идэж үзээгүйтэй адилхан тэр миний өөрөөс гарсан эрэлт биш байхгүй юу? Жишээлбэл би Валентины өдрөө л их нэрээ ч юм уу нөхрөө хайрлана гэдэг бол миний хүсэл буюу demand биш байхгүй юу да. Тийм үү? Үнэн. Тийм. Одоо тийм үү? Ийм хувцас хэрэгтэй, энэ тренд хэрэгтэй. Одоо яг л энэ одоо Adidas-ийн Pools хэрэгтэй ч гэдэг юм уу? Аха. Энэ машины, энэ Land Cruiser надад хэрэгтэй гэдэг чинь энэ чинь эрэлт ерөөсөө биш. Тийм. Энэ дандаа нийлүүлэгдэж байгаа. Тэр нийлүүлэлт нь чухал. Жишээлбэл Монголд одоо юу гэдэг зүгээр их сургуулиар жишээ аваад үзтээ 12 дугаар ангийн хүүхдүүд яэш төгсөөл орцоож байгаа шүү дээ. Хаа нэг тийшээ. Тэнд хүүхдүүд үнэхээр эрэлтэн байгаа болохоор ороод байгаа биш үхгүй юу да. Тэр нийлүүлэлт нь байгаа учраас хүмүүс ордог. Жишээлбэл юу гэдэг би өөрийнхөө одоо тэнхимд жишээ авъя. Хүмүүсийн социологийн техник бакалавра төгссөн. За жил болгоно дунджаар нэг 20 хүүхэд төгсдیں۔ Өөрөөр хэлбэл одоо эрэлт хэрэглэлтийн хуулиар тэр 20 хүүхэд үнэхээр ирээд тийм үү хүсээд demand байгаа болохоор тэр 20 хүүхэд ороод байгаа юм биш үхгүй да. Тийм биш. Социологийн тэнхим гэж байгаа буюу нийлүүлэлт нь байгаа сул орон зай хүүхдүүд ингээ орж ирэхгүй нэг байна штэ жил болгон. Тийм хүүхдүүд за юмгүй ээжснээс ийшээ оръё гэж ордог. Орчий гэдэг тийм. Философи ямш яг л адилхан. Тийм хүүхдүүд нэг философи сурыг би философч болъё бодъё тийм үү? Эрэлт хүсээд философи ангид ороод байгаа юм биш шүү дээ. Тийм. Ямар нэгэн анги олдохгүй учраас эсвэл зүгээр нэг мөн сурч ивэл болоо гэсэн учраас л хүмүүсийн философи ангид ордог байхгүй да. Өөрөөр хэлбэл эрэлт нийлүүлэлтээр тогтдоггүй.
Дандаа тэр Аха. эрэлтийг хүчээр бий болгодог байхгүй юу? Капитализм чинь. Тийм. За одоо жишээлбэл хоёулаа материаллык хэрэгцээн дээр яриа, консюмеризм дээр яриа хоёулаа. За үнэтэй машин, үнэтэй цаг одоо Apple юу гэдгийг те тэрийг хүн хүсээд бүр үнэхээр ингээд одоо эрэлтэнд байгаад ингээд авахгүй байгаад байгаа шүү дээ тий. Тэрийг одоо авах одоо тийм айдиологийг одоо бий болгодог. Жишээлбэл одоо юу гэдэг баян одоо юу гэдэг одоо том ланд машинтай бол одоо та одоо эрхчлөөтэйг хэмжүүлж гэдэг юм уу тий. Тэгээ гоё цагтай бол одоо юу гэдгийг бусад эрхчлөөтэй амжилтанд хүрсний хэмжүүлж гэдэг юм уу тий. Дандаа тэгэж таныг нэгсний зүгээр авах тэр одоо сэтлийг авах тэр шунлыг шунлын ард чинь дандаа таныг шахаж яадаг тийм одоо доминант идеологинууд дандаа ажиллаж яадаг. Тийм. Ааха. Одоо ингээд iPhone жил болгон цоо шинээр гарч байгаа шүү дээ. iPhone 16, 7, 8, 9, 10 Одоо хэд гарцсан бэ? Тэр чинь жишээлбэл хүмүүс хүсээд байгаа болохоор гараад байгаа юм биш үхгүй юу да. Тийм. Тэгээд iPhone нь үнэхээр гарч байгаа учраас хүмүүс хүсээд байгаа байхгүй юу? Тийм. Эхлээд нийлүүлэлт нь тийм үү 9 сар болгон релиз хийж байгаа шүү дээ. Шин ааха. Тиймээс хүмүүс авдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ мэтээс ахуулаад бид нэр нь маш их илүүсээ устгах хэрэгтэй. Энэ бол уг нь бол тодорхой болцсон юм байгаа юм. Тийм. Даанч хүмүүс нэг сайн мэдгүй мэдээж хүмүүс бүх хүн судлаач хаалга бөгөө эсвэл шүмж тийм үү critical thinking шүмжлэлтэд бодох хаалга бөгөө. Гэхдээ энийг ярьдаг ийм хүмүүс байх хэрэгтэй. Тийм ёстой тийм. Тэр тараа хэлээ ярьж байгаа. Жишээлбэл би одоо Германд энэ хичээл дээрээ housing гэсэн хичээл үзэж байгаа байхгүй юу? Housing? Тийм, housing буюу одоо орон сууцчлуулах гэсэн хичээл. Аха, тийм. Орон сууц гэдэг бол хүний эрх шүү дээ. Хүний эрх. Тийм. Аха. Бүр анхдагч хэрэгцээ явж байгаа. Тэгэнгүүт энэ бүр ингээд хичээлийн хөтөлбөр болоод ингээд явж байгаа. Тэгэнгүүт энэ юу байж ингэнгүүт дэлхийд даяар одоо нэг пепер байгаа. Бүх орон сууцнууд одоо худалдан авагдаагүй байгаа. Орон сууцнуудын тоог гаргасан байгаа юм. Тэнгүүд нөгөө талд орон сууцгүй буюу орон гэргүй хүмүүсийг гаргасан байгаа юм. Тэгэхээр орон гэргүй хүмүүс гэдэгт нь нөгөө бидний ойлгодог homeless буюу орон гэргүйчүүд биш. Тэр бол чи би орж байгаа, түрээсийн байр хөлсөлд явж байгаа хүмүүс орж байна. Оюутны байранд амьдарч байгаа хүмүүс, аав ээжийнхээ ингээс амьдарч байгаа, тийм үү, тустаагаарч чаддаггүй хүмүүс ч гэдэг юм уу. Эсвэл хадминдаа очиод хүүхэдтэй тустаагаарч чадахгүй амьдарч байгаа ч гэдэг. Гэх мэт ингээд орон сууц шаардлагатай хүмүүсийн тоог авч үзээд гэсэн чинь орон сууц нь их байгаа байхгүй юу? Тийм. Ягаад гэвэл тэрийг түлж авч чадахгүй шүү дээ. Тийм. Тэгээд тэр яг тийм юунда одоо ганц бие залуучууд сурч дөнгөж хөдөлмөрлөл нийгэмд гарч байгаа залуучуудад тохирсон байр байхгүй дандаа хитээдсэн түлж дийлэхгүй шүү дээ тэрийг мөнгөний. Тэгэхээр тэр нийлүүл чинь их наача одоо зөрчил гарч байгаа энэ зөрчил одоо эрхтлийн хууль яаж ажилладаг гэхээр санаж байгаа биз? Нийлүүлэлт нь их байвал үн буун. Тийм буурна тийм. Эрхтлийн их байвал үн өснө гэсэн хууль шүү дээ. Тийм. Тэнгүүд хэлээд байна шүү. Орон сууц хүн амаас тэр орон сууцгүй хүнээс илүү байна. Нийлүүлэлт нь их байна. Нийлүүлэлт нь энэ хуулийн дагуу үн буух ёстой байхгүй орон сууцын үн. Буух ёстой тийм. Гэтэл өсөөд байна шүү дээ. Өсөөд байна тийм. Тэгэхээр чи эрэх нийлүүлэлт дээр энэ амьдрал чинь тогтдоггүй байхгүй юу? Эдийн засаг тогтдоггүй. Харин шуналтай капиталистуудын хүсэл дээр тогтдог байхгүй юу? Тийм. Энэ чинь ингээд тодорхой болцсон. Тийм тодорхой болцсон шүү дээ. Одоо хүртэл эрэлт нийлүүлэлтийн бүгдийг шийддэг гэж боддог. Үл үзэгдэх гараар бүгдийг зохицуулах боломжтой гэж бодоо яваад байгаа байхгүй. Монгол одоо авч үзэх хэвээр. Тийм. Би одоо тийм гэж бодож байгаа. Монголын одоо зарагдаагүй худалдаа авагдаагүй буюу хүн амьдрахгүй байгаа орон сууцуудыг гаргая. За тэгээд орон сууц шаардлагатай хүмүүсийн тоог гаргая. Тэнгүүд хэрэг орон сууц нь их байвал Монголд ингэж жил болгон тийм үү ингэж 10%-аар орон сууцны үн өсөх
ёсгүй байхгүй юу? Мгм. Буурч явах хэрэгтэй байхгүй юу? Хүмүүс нь ихтэй орон сууц олдохгүй болохоор үн өсөх хэрэгтэй шүү дээ. Энд чинь хуулиараа. Аха. Гэтэл эсэргээрээ шүү дээ урууга. Тийм. Тэгэхээр Тэгэхээр ийм ер нь улс орон даяараа орон сууцжуулах одоо төрийн зүгээс хүн болгоныг орон сууцтай болгох ийм бодлого бүр нэн чухал. Түүнээс бол ингээд зөвхөн мөнгөтэй хүмүүс зориулсан орон сууц байж болохгүй. 3 өрөө 4 өрөө зөвхөн одоо тийм тэрийг худалдаж авах боломжтой хүмүүс зориулсан орон сууц бариад байна шүү дээ одоо. Тийм үү Монголд? Одоо би жишээлбэл сургуулийн төгсөөд ингээд дөнгөж амьдралын гараагаа хэлж байгаа. Надад зориулсан орон сууц барихгүй шүү дээ уг нь. Уг нь барих ёстой, барихгүй байна. Тэрний зориулсан тийм хөтөлбөр байхгүй байна. Тэгэхээр хүний хаагтагч хэрэлцээг ингээд ашиг болгож байна. Тэгэхээр наача уг нь эрэлт байна шүү дээ. Одоо тийм үү ганц бие хүмүүс маш их байна тий. Ганц бие хүмүүс тусгаагаар гэсэн эрэлт их байна. Тэгвэл эрэлтээ дагаад тэгвэл нэг сингл хүмүүс зориулсан байр баригдахгүй шүү дээ. Хаана үл үзэгдэх гар тийм үү эрэлт нийлүүлэлтийн хууль ажиллаад байгаа юм бэ? Тийм. Энд чинь эхлээд нийлүүлэлт нь ажиллаад байгаа байхгүй юу? Эхлээд гэр бүлтэй баян тийм үү 300 сая 400 саяар зарагдах байрнуудыг барьцдаг. Тэгэхгүй ганц хүний байр бариа ямар ашиг болох вэ? Тийм. Тиймээс ингээд бөөн олон өрөө байрнуудыг зараад тэрийг тэгээ авахаас өөр аргагүй болж хүмүүс аваад байгаа байхгүй. Тэрнээс эрэлтийн дагуу нийлүүлэлт бий болоод байгаа юм биш. Тийм. Эхлээд капиталистууд нийлүүллээ дараа нь хүмүүс өөр сонголтгүй учраас тэр нь эрэлт болж хувирдаг байхгүй юу? За тэгэхээр тэр өндөр үнэтэй байрыг яаж авах вэ гэдгийг хоёул тэгш бус байдалтайгаа холбож тайлбарлах хэрэгтэй. Яаж авах вэ тэр өндөр үнэтэй 1 тэрбум долларын тэрбумын үнэтэй байшин барилгууд апартментууд байна шүү дээ тий. За тэрийг авахын тулд тэгэл хулгай хийж гин, худлаа ярьж гин, хүүхдийн тоглох газрыг дээрэмдэж гин тийм үү? Хөдөлмөрлөж байгаа байлгүй дээ. Хүүхдийн тоглох газрыг дээрэмж гин, боловсролын сангаас зээлийг нь аваад явчих гин. Дансруу 10 саяар нь шилжүүлж гин. Ингэж бусдын сайн сайхан байдалд халдаж, бусдын эрхэнд халдаж баялагийг аккумуляшн хийдэг юм аа. Тэгж байж тэр хүмүүс тэрийг одоо тэр нэг амьдрах байраа авж байгаа. Тэгээ энэ их мөнгөний ард дандаа булай, булхай, худал, хуурмаг бүх тийм юм явж байгаа. Тэр хүмүүс өөрсдийнхөө хөдөлмөрөөр, өөрсдийнхөө ухаантайдаа тэрийг ингээд худалдаад авчаагүй. Тэгээ орон сууцгүй нэг одоо дээрлэхэд байгаа шүү дээ. Тэр одоо богдуулын тэндээ ингээд хашаанда амар үнэтэй байрнуудад амьдарч байгаа. Тэгээд нөгөө орон сууц байхгүй гэр хорооллын хойшоогоо харангууд яг хойно нэг амьтад байгаа юм шиг ингээд тэнэг залхуугаар нь дуудаад. Тийм. Тэсчээр тийм үү хүмүүсийн амьдардаг байсан соц үед байсан ногоон талбайг устгаад тэр амархан штэ устгах болвол тийм мод ургуулах чинь хэцүү байхгүй юу? Модыг зүгээр суулгаад явж хаач ургадаггүй байхгүй юу тий? Арчилгаа хэрэгтэй тий? Хүүхэд нохоо асарж байгаа юм шиг арчилдаг. Устгах бол амархан штэ огтлоо тэгэл цемент хөдлөө дуусаа нэг өдөр хийчих. Ургуулна гэдэг чинь бүр дор иж жилийн ажил юм болж шít. Тэгэнгүүт тэр ногоон талбайг устгалаа амархан тэгээд дээр нь нэг цементэн байшин барьчих. Тэнчлээ зах зээл. Тийм. Би өөрөө бизнесээ хийж, тийм чам жамрамаатай тийм чадчихаа юм дарга байх. Өрсөлдөж байна те. Тийм. Хин чадж байгаа нь те. Тийм. Гэтэл энэ чинь уг нь төртөө байсан бол яах вэ гэхээр тэхгүй газар гэж бас бий. Тийм. Энэ газруудад болохгүй. Чиний өрсөлдөх газар бол энэ. Тийм. Чи нэг өөрөө хүчтэй, бэр чадaltaй эргээд нэг хөгшин 70 настай өвгөнтэй зодтолтгоод иж болохгүй. Чи өөрийнхөө адилхан 30 настай хүнтэй барилд. Тийм. Үнэхээр ноцолдмоор байгаа юм бол гэж байгаа байхгүй. Тийм. Тэр явж байгаа. Спорт гэвэл жишээлбэл амар социалист шүү дээ. Спорт дээр яавал заавал жим байдیں۔ Тийм шүү дээ. Өндөр тий. Улсын боксын олимпиадад орж ирсэн. Нөгөө багчуудын олимпиад гэдээ болдیں۔ Тэгээ тэрэнд бол 10 жил тахтаа орж яхад 36 кг-ийн бүр баг жинд орж ирсэн. Тэгээ би 40-оос жингээ асаад. Тэгэхгүй би тийм үү 36 кг байж 60-тай үнэтэй зодтолтол яах юм.
Тийм боломжгүй Эсвэл шүү би дээ. өөрөө одоо нэг Шудраг бус. харин чи Шудраг бус. Аха. теннис спортчин ингэж социалист загнадаг байхгүй юу? Тэнцвүүлдэг Яагаад байхгүй юу? шүүгч байдгийг, яагаад шүүгч байдгийг, Харин хин чи нь хинийгээ гимтээч хөө гэдгийг нь харж байгаа штэ тий. Гимтээж болохгүй шүү. Шудраг өрсөлдөж шүү гэдгийг нь харах гээд нан чин шүүгч ингээд байгаад нь штэ. Нэг усны түр байх хэрэгтэй байхгүй юу? Түр шүүгч байх хэрэгтэй. Уг нь. тий яг зөв. Аа. Тиймээс ингээд хэрвээ спортод дүрм гэж байхгүй болвол тэр бол дандаа л завхаарл болно. Тийм. Өстой тийм үү? Аа. Монголын бүх бол нэг хэсэг Тийм. завхаарл байсан шүү дээ. Тэгээд бүх юм нь мэдгүй. тийм үү цаг хугацааны явцад сайжирсаар хагаад одоо бол айгүй сайжирсан заяо. Одоо яасан? За. Олон шүүгчдтэй болсон. За. Камертай болсон. Камер ухрааж үздэг болсон гэж боддоо. Тийм. Тийм. Камер мамиргүй байсан. Дүрм гэж байхгүй тийм үү? Аха. Тэгээд одоо төр байхгүй байх нь шүү дээ. Тиймээс зүгээр нүдэрээ шийддэг байсан. За тэр давцсан юм шиг байна. Тэ. За тэгвэл яах нь вэ? Энэ талд сууж исэн хүний хувьд үнэхээр тэр давцсан юм шиг харагдсан шүү дээ. Тийм шүү дээ. Энэ талаас харуул яах вэ? Ахаан дөрүлээ төрсэн биш. Тийм. Тэр явж байгаа байхгүй. Гэтэл чөлөө зах зээл гэдэг чинь яг ийм л юм яваад байгаа байхгүй. Тийм. Спортоос долоондор явж шин. Тийм. Одоо хурдан морийн төр чинь бас одоо ингэж төржих ёстой юм. Социал болох ёстой байхгүй юу? Аха. Хүүхдүүдийн жинг хүртэл ярих ёстой. Тийм. Морины одоо тэр бэлтгэгдсэн тийм үү? Яаж одоо сольсныг хүртэл авч үзэх ёстой. Тийм бүр ингээд одоо тэр камер мамер одоо уралдааны явцад нэг албаар унах юм болсон уу? За эсвэл уралдаж явах явцад тийм үү? Зарим хүүхэд бүр юм доголтой газраар уралдсан уу? Эсвэл зарим нь жоохон шолон замаар айтайхан яваад байсан уу ч гэдэг юм уу? Тэр мөрөн байхгүй. За тэгэл одоо уралд гэж шин. Тийм. Тэгэл өстэй тэр доголтой зам ам дээрээс нь тэгэл бүдрэн штэ морьч. Тэгэл хүүхдүүд унж мунаал хачин юм болно шин. Яасан чөлөөт. Чөлөөтөөрөл тэгэл өрсөлд гэж штэ бүгдийг нь тий. Тэгэл чадж байгаа юм дараахгүй хурдан төрүүллээ гээл. Тэгээ очоод хин тий. дээр нь алгадаал тий. Хөлсийн даа гээл. Өстэй чадчихээн би одоо яг л энэ шиг чадах хэвээр гэж шин. Аха. Тийм. Чөлөө зах зээлийг одоо Монгол улс жишээлбэл 90 оноос чөлөө зах зээл шилжсэн тийм үү? За тэгэнгүүт олон улсын байгууллага чөлөө зах зээлийг ингэж одоо зүтгүүлдэг олон одоо юунууд байна. Одоо газрууд хүмүүс одоо юу гэдэг актрууд байна. Чөлөө зах зээлийг зүтгүүлдэг. Тэгээ тэний хамгийн томоохон одоо байгууллагууд гэж нэрлэх юм бол бид нэр одоо олон улсын валютын сан, Дэлхийн банк 90 оноос яг ардчилж шилжээд энэ чөлөө зах зээл гээд яг энэ одоо шинэ хүүхдийг ингээд хүлээж авахт нь энэ байгууллагууд орж ирж дүрм тогтоож ингэж тоглолт хийсэн. Тэгэхээр хоёулаа энийг яриад тэгээд подкастаа дуусгая. Тэ 90 оноос эхэлсэн. Тийм. Бүр 80 оны сүүлээс за онол нь бол бүр 1970 оноос боловсруулагдаа явцсан. Аха. Америкаас илүү бас өгшлээ. Тэнгүүтлээ Монголд орж ирлээ. Тэгээ сүүлдээ зарим хүмүүс нь ч бүр намжлал хийгээд унтсан л да. Тийм. Эдийн засгийн хариулт. Тийм. Тэгэхээр эдийн засгийн алуурчны намжлал гэсэн ном бичлээ шүү дээ. Тэгээд дэлхийд бүр бүүм хийлээ. Бестселлер бид нар та нарыг алсан шүү гэд ном бичиж штэ тий. Бидний буруу байсан шүү гэж байгаа байхгүй юу тийм үү? Тэр чинь харин ёс суртахуунтай хүн байгаа байхгүй юу? Бусад хүмүүс бол тэр юм муу зүйл хийж байгаа гэдгээ мэдээд байдаг. Гэхдээ зөв амьдралаа бодоод дуугаа явдаг байхгүй юу? Тэгээд тэр өөрөө өмнөх үгэн дээрээ бичсэн байд юм аа. Би одоо амьдралаа маш өндөр юм эрсдэлд орууллаа. Энийг би ингэж хадгалснараа баг гэр бүл үе удмаараа би ингэж аюулд орлоо. Тийм. Хүмүүсийг мэдээсэй гэж хүсэж байна. Би өөрөө ядуу улс орнуудыг очиж одоо бүр алдаг байсан, бүгдийг ховох сордог байсан ийм ажил хийдэг гэж байгаа. Тэгээ би одоо болоход шийдлээ. Би энэ компаниас валютын сангаасаа гарлаа. Тэгээд өмнөх үгээр хэлсэн байт юм аа. Тэрэн шиг ийм эдийн засгийн намжлал одоо хийж байгаа олон хүн ер нь гараад ирсэн. Тийм. Манайч чи эсвэргээр
намжлал хийхгүй бүд зүтгүүлчихэж байгаа байхгүй юу? Тийм. Тий, эсвэргээрээ тийм үү тэр валютын сан маань Дэлхийн банкт ажиллаж исэн хүн сая гишүүн болчихлоо шүү дээ. Тийм шүү дээ. Толгойд ирж байгаа асууж байгаа шүү тий. Тий. Тийм. Уг нь бол намжлал хийх хэрэгтэй байхгүй юу? Тийм Монголд одоо зөндөө улсын хурлын тийм гишүүнүүд байгаа гэдэг нaan чинь хамаг тийм одоо эдийн засгийн одоо олон улсын валютын сан дандаа тийм байгууллагууд ажиллаж исэн хүмүүс гишүүн болсон. Тэгэнгүүт тэр хүмүүс үнэхээр та нарын эрхийг үнэхээр сонгосон хорооныхоо иргэдийн эрхийг дэмжинэ гэж бодож байна уу? Үгүй. Тэр бодлогоо л зүтгүүлнэ. Өөрсдийн гэрсэн зорилготой өөрсдийн гэрсэн эрх ашиг хамгаалахаар улс төрд орж байгаа. Тэр бодлогоо зүтгүүлж тэр бодлогоо хамгаална. Тэгээ би нэг пейпер уншиж ирсэн. Одоо Солонгос бас яг ижилхэн манайхтай ийм зовлон ер нь туулжсан. Одоо туулж манайхыг бол хөгжилтэй л дөө. Тэгээ Солонгосын хөгжлийн бүх ерөнхийлөгчийг ингээд оноор нь ингээд бичсэн тийм пейпер уншсан. Тэгээ Солонгос бас яг ижилхэн Солонгосын эдийн засаг 97 оноос хойш одоо Korean Financial Crisis гэж байгаа. 97 оноос хойш яг ингээд хямралд орсон. Тэгээд энийг яаж хямралд ороход бас яг ийм одоо манайхтай ижилхэн одоо олон улсын валютын сан жишээлбэл нөхцөл тавьж ингэж орж ирсэн. Тэгээ ямар нөхцөл тавьж орж ирсэн гэхлээр одоо бүтцийн ийм өөрчлөлтийг жишээлбэл тулгаж орж ирж байгаа байхгүй юу? Жишээлбэл санхүүгийн, корпорацийн за тэгээд хөдөлмөрийн паблик секторыг хүртэлх шинжлэх ийм нөхцлүүдийг ингэж тулгаж орж ирдэг. Одоо паблик секторуудыг шинжлэх ёстой, тэнд төрийн оролцоог багасгах ёстой, тэнд чөлөө зөрчилдөөнийг бий болгох ёстой ингээд тэгээд яг энэнийхэн дагуу ингээд Солонгос ингээд шинжилсэн Солонгос эдийн засгийн газар тэгээд нийгэм нь одоо яасан. За жоохон эдийн засгийн өсөлт гарсан байх. Гэхдээ бүр суураараа ер нь бол ганхаж эхэлсэн. Суураараа одоо боловсрол нь дампуурч, нийгмийн одоо эрүүл мэндийн салбарууд нь дампуурч, сайн үйлчлэгээ, төрийн үйлчлэгээ байхгүй. Гэх мэтчлэн хамгийн чухал төр удирдах хэвээр салбаруудыг ингээд хувьчилчаар нийгэм бүхэлдээ одоо ер нь уруудчихж байгаа гэсэн үг. Тийм тэгээд солонгосчууд ч өөрсдөө хамгийн гол нь энийг мэддэг, энийхээ төлөө аюу их тэмцдэг юм аа. Мэддэг. Тэгээд одоо би нөгөө strongly recommend гэдэг шиг хүчтэй одоо санал болгоё. Sky Castle гэдэг кино байгаа. Солонгосын одоо ингээд тэр бол яг энэ боловсролынхын систем яаж зөвхөн элитэдэд зориулагдаад элитийн одоо тийм үү тэр баян хүчтэй эрх мэдэлтэй хүмүүс л зөвхөн тэр Сөүл их сургууль одоо чинь 3 том их сургууль эдийн. Тэгээд тэрийг Sky буюу тийм тэнгэрийн одоо тий тэгээд тэр тэнгэрт байдаг юм уу тэр өндөр сургууль руугаа яаж одоо зүтгэдэг гэр бүл даяараа ямар муухай юм хийдэг нэгнийгээ алдаг тийм тэрийг одоо харуулж байгаа шүү. Penthouse Center-аас тэрийг харуулж байгаа шүү. Боловсрол төлөө яаж байгаа. Тэгэхээр солонгосчууд тэрнийхээ төлөө тэмцээд байдаг. Манайх бол улмал их хувийн сургууль ярьдаг. Тэгээд хувийн тийм үү энэ төрийн гэсэн бүх зүйлийг улам дороотуулах юмсыг бас их хийдэг. Тийм. Энэ чинь ерөөхдөө нэг хүмүүсийн эхлээд бэлтгэдэг байхгүй юу наад сангууд чинь. Тэгдэг. Ямар хүмүүсийг мэрэгжилтнүүдийг яаж бэлтгэж ин гэхээр эхлээд тэтгэлэг өгдөг. Яагаад гэвэл тэд нар чинь маш мөнгөтэй өгдөг. Барууны капиталистууд мөнгөтэй учраас сан байгуулж байгаа Соросын санж гэдэг юм уу. Тэгээд энэ сангаараа 3 мэрэгжлийг ерөнхийдөө бэлдэнэ. Тийм. Нэгт багш нарыг бэлддэг. Сэтгүүлчд. Тийм. 3-т улс төрчдийг бэлддэг. Ийм 3 хүнийг тийм үү тэтгэлэг нэрийдлэр яхаа аваа явчихж байгаа штэ баруун руу. Тэгээд Айн Рандаас ахуулаад тийм цэвэр одоо капитализм зааж өгөндөө толгойг нь угаана. Тэгээд тийм үү тэр багш болсон хүмүүс чи яах вэ? Буцаж их орондоо ирээд багшлна. Тэгээд хүүхдүүд оюутнуудынхаа толгойг угаана. Битүү Айн Ранд ярина, чөлөө зах зээл ярина. Юу вэ? Дараа нь улс төрчид яагаад бэлтгэж чинь гэхээр улс төрчид ирээд
улс төрч болно, намын гишүүн болно, нэр дэвшин. За тэгээд эрх мэдэлтэй болохоор ахаад тэр судасны юмудаа хэрэгжүүлнэ. Тийм. За сэтгүүлчид буюу ард түмнийг холбогчд. Ард түмнийг одоо бас энэ нь зөвөө, тийм үү? Энэ нь буруу гэдгийг шууд тавьж өгнө. За тэгээд ард түмэн үнэхээр л сэтгүүлчдийн, тийм үү? Жишээлбэл одоо 20-р зуун муухай одоо гоё байсан гэвэл ямар ч сэтгүүлч ярихгүй. Тийм, ямар ч сэтгүүл зүйн салбар энэ дээр одоо ач холбогдол өгөхгүй. За тэнгууд эсвэргээрээ харин ч тэрний муухай эсвэл одоо тийм үү барууны капитализмын дээр гоё ийм юм болж ингэвэл за тэрийг л харуулад байна. За тэр бүхний хүмүүс ахаад үзэл бодолтой болно шүү. Өөрсдийнх нь би бодож байна. Тийм. Тэгэл одоо за миний үзэл бодол барууны ах шүү. Яг үнэ. Тийм. Тэгэхээр одоо ч манай сэтгүүл зүйн салбарыг ер нь шинжилэл хийх шаардлагатай болцсон юм байлээ дээ. Ер нь сэтгүүлчид чинь сайн судлаач байх хэрэгтэй уг нь. Уншдаг байх хэрэгтэй, судалгаа хийдэг байх хэрэгтэй. Тийм биш. Зүгээр ийш тийшээ гүйснэнийг биг барьж гүйснэ л хүмүүс байна. За тэгээ дээрэс нь Facebook дээр хувь хүмүүс ингээ пост хийж ин юм уу? За шүүмжилж байна. Тэрийг шууд дастаад мэдээ болгоод шууд оруулчихж байгаа. Хүний толгоогоор бодож хийсэн одоо битсэн юмыг шууд дастаад их сурвалжийн шалгахгүй. Одоо уралдаж юм оруулах юм хайшаа. Ойлгох байна. Их сурвалжийн ч харахгүй шууд тэр тэгж хэлжээ. Цэцгээ тэгж хэллээ. Дулмаа тэгж хэллээ. Ямар мундаг юм ээ гэдэг. Хүмүүсийн дунд л нэг юм алиа салбартай шиг ингэж явхаа одоо болох хэрэгтэй. Ямар энийг сэтгүүлч гэж нэрлэхгүй шүү дээ. Тэгээ энийг ингээд нийгмийн холбогч юутай холбоод байгаа юм. Яагаад нэг хүний хийсэн постыг Facebook дээр одоо нэг сайт дээр постлох холбож ийн гэж ойлгоод байгаа юм уу? Ийм сонин юм бодцоо. Ингээд энийг нийгмийн тол бид нар нийгмийг холбогч гүүр мүргээд. Инээдтэй байгаа зү. Тийм. Одоо энэ Германд миний дуртай нэг сэтгүүлч байдаг байхгүй юу? Барбара Блайш гэдэг. Тэр Барбара Блайш бол дандаа айхтар сэдвээр ярилцдаг. Тийм. Түлд жижигтэй хүртэл ярилцсан. Герман хэл дээр жижиг бол англиар орчуулад. Тэнгүүд Барбара Блайш сүүл дахиад нэг ном бичиж хэвлэлсэн байгаа юм. Тэр номын дээр одоо сэтгүүлч хүн яагаад судлаач байх ёстой, тийм үү? Яагаад ийм шүүмжлэлт соёнгийн өрлөх байх ёстой вэ гэдгийг Барбара Блайш бол үлгэдлээ харуулсан. Тэгээ номон дээр ингэж байгаа юм. Жишээлбэл ач хариулах гэдэг бол bullshit гэдэг тухай. Тийм. Яагаад тийм үү? Бүх хүмүүс ач хариулна гэсэн одоо ийм ойлголт байдаг. Зүгээр л нэг цусан холбоотой гэдгээр ээжтэй ч юм уу аавтай ч юм уу ач хариулна гэдэг. Гэтэл ач хариулна гэдэг яагаад you don't have to owe гэж байгаа байхгүй юу? Яагаад чи ингээ ач хариулах тийм өргүү вэ? Тийм. Чи ингээд тийм өртөө биш. Чи яагаад одоо өргүү вэ? Ээж аавдаа гэж байгаа байхгүй юу? Тэгээд сэтгүүлчийн ажлаар ярилцлага хийж авч судалгаа материал хийсээр хагаад тэрийг бодоод боловсруулад тэгээд нийгэмдээ одоо оюуны юм төөрөж штэ. Оюуны бүтээл төөрөж штэ тий. Бас нэг хин нэгний бичсэн постыг вебсайттай постлохоо сэтгүүлч гэж ойлгоод тэрнээс Барбара яваад байгаа. Тэгээ Барбара Блайш хизээч Германы Бундестагт ороод улсын их хурлын гишүүн болоос хохгүй байгаа зү. Тийм штэ. Тийм. За. Манайд эсрэгээрээ тий. Тийм манай чинь дандаа уруугаар л яваад байгаа штэ. Урвуу гэдэг нь урвуугаараа. За баяртай.